Яг гоо зам мөрийн засч өгсөн ихтэй баярлж яддаг да. Хүний мөр бодит цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор одоо ир хэмээх зайран оролцож байгааг үзэгч та бүхэн сайн мэдэж байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр намрын дунд сарын бэлэгт сайн энэ өдөр богд уулынхаа ингэрт за хатан дуулынхаа хөвөөнд Монголын бөөгийн нэгдсэн. Тэгээ аягийн хэрэгсэл юм уу тэр хийсний модыг бас хэрэгтэй бас яг аягийн хэрэгсэл өөрийн газраас модыг авах. Хүний мөр нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай байгаа эрхэм үзэгч та бүхэндээ зориулаад шинэ дугаараа хүргэх гэж байна. Тэгэхээр хүний мөр нэвтрүүлгийн энэ удаагийн цувралаар одоо ир хэмээх улаач залуу оролцож байгааг үзэгч та бүхэн сайн мэдж байгаа. Тэгэхээр өнөөдөр бид хотоос холгүйхан байдаг түүний одоо хотог дээр ирсэн байгаа. Өнөөдөр энэ ч гал тахих болон одоо олон үйлүүдийг хийх зорилготой ирсэн байгаа. Тэгээд ямар ч гэсэн энэ отог энэ уртсны байдлыг харахад бол нэлээд олон жил болсон юм шиг байна те босгоод энэ талаараа бас ярьж өгөөч. За энэ уртсыг би 2009 оны хавар анх эхэлж шавнартайгаа болон өөрийн гэр бүл ах トゥ амаасан садтайгаа ирж энэ нотгийг босгож байгуулсан. Үүнээс хойш одоо 5 жил ирж дахлага намаа чанар шандруу энэ дээр хийж байгаа. Одоо энэ босцсон маа уртснууд ерөөхдөө одоо өөрөө чинь босгосон бас шавнырыг чинь босгосон уртснууд байх уу? Тийм миний болоод шавнырын манай гэр бүлийнх нь босгосон отог уртс байгаа юм байна. Анхнаасаа ер нь энэ газрыг сонгохдоо яаж сонгосон юм бэ? Бас багшаасаа ч юм уу асуух уу эсвэл одоо өөрсдийнхөө одоо бодлоор үзмжээр эсвэл одоо дээр тэнгэрийнхаа юугаар одоо зүгээ заалгаж ирдэг юм уу? За энэ газрыг олох гэж бид нэр өөрөө уг шүтээ, онгол шүтэнээс асуул сурж хайж явж байж нэг нэлээд хэдэн өдөр хайж явж энэ газрыг олсон. Тэгээ онгол сахиусаа буулгаад энэ газрыг өөрийн тийм урд сотог босгоод өөрийн тийм бөөлдөг, зан үйл хийдэг тийм газар бий болгоё гэдэг. Тэгээ энэ газрыг ерөнхийдөө өөрийн онгол шүтэнүүдээр заалгаж энэ газрыг олсон. Өнөөдөр энд ирдгийн зорилго нь юу юм бол өнөөдөр одоо яг бидэнд юу үзүүлэх гэж байгаа юм бол гэдэг нь үзэгчдэд их сонирн байгаа л да. Тэгэхээр одоо өнөөдөр яг энд юу хийх вэ? Ямар хүмүүс ирсэн байгаа талаар ярих. За өнөөдөр би гэр бүлийнхэнтэйгээ 2 шавтайгаа ирсэн. Өнөөдөр энд гал дахлагын зан үйл за уул усны аргадах, лус авдаг аргадах тиймэрхүү зан үйлдэл ирсэн байгаа. За энэ гэр орныхантай ах トゥ хамаасан садан 2 шавнартайгаа за бас нэг юм асуу сурах нэг гадны тийм хэдэн хүмүүс ирсэн. Тэгээ одоо энэ отог омгоо зарим нэг нь яг адуу мал их нэгээр бичиж явдаг болохоор өхөр мал их бичдэг болохоор шөргөөгөөд бас унгайсан байгаа харж байгаа. За зарим нэг одоо босож тахиж сэргээж л байна. Одоо ийшээгээ яг ингээд энэ хотог руу ороход бид нэр одоо манай зураглаач тийм болон миний хувьд ийшээгээ орж байгаа гаднаас орж байгаа хүмүүсийн хувьд ямар нэг хориг цээр тиймэрхүү юм байх уу? Бид нар юуг анхааруул болох вэ? За одоо энэ дээр хориг цээр нэг байхгүй юу? Одоо энэ доод талаараа орж гарна. Дахлан дээгүүрээ орж гарахыг хориглоно. Яг даагаараа орж гарч ил тэлэд нэвтрүүлгээ хийх байх та. За тэгвэл хамтдаа хотог руу ч очиж үзье да. За энэ миний 9 оны хавар босгосон одоо миний өөрийн отог байна. За сая ирээд энэ өмсгөл хуйгаа эндээ гаргаа тавьчихсан одоо эдээ ундаага бэлдэж дахил усаа тавих гэж одоо юмаа бэлдэж байна. За энэ босод отог уртнууд нь болохоор одоо манай шавнырын босгосон тийм отог омгууд байгаа. Энэ отог омгон дээр бид нэр яг хавар цагт нэг тэнгэрийн үүд нэгднээс хойш хавар цагтын дээр нэг тийм чанар гэж эндээ хийдэг. Чанараа энэ шавнартайгаа ярьж энэ уул усаа гаргадаж нотог усгаа сүү цагаа өргөж энэ овоо сургаа дахиж энд үүлээ хийдэг. Хаврын нэг тэнгэрийн үүд нэгдээс хаврын нэг 5 сарын нэг 20-50-аар эндээ гарч ирдэг. За тэр дээр нь байгаа одоо энэ овоо болохоор одоо сая өнгөрдөг хавар ярьж ах トゥ хамаатан садан гэр бүл шавнартайгаа ярьж энэ овоог босгож шүншгэлж 10 наалж
энэ өөрсдийн тийм удмын тийм овоо босгож дахиж авсан байгаа. Новоо сургал маань дахин босгох нэг гэдэг маань яг 1000 насны буян гэж явдаг. Тэр утгаараа новоо сургаад босгож тагсан байгаа. Нурч отгон дээрээ. Түрүү ярианыхаа ихэнд хэлжсэн бас яг энэ үед одоо хатуу үйл хийх үед эрдгээ гэжсэн. Хатуу үйлд нь одоо жишээлбэл юу орохын жишээл ямар үйл байд юм болоо жоох шаараа. За хатуу үйл нь бол гэхээр одоо яг за шав босох зан үйл байна. Хүний нэг досын хараалж юм уу харааж алгандаа баригдсан тэр хүмүүсийн үйл замыг хийх гэж. За тэрнээс гадна тэгээд нэг намтан хүний одоо нэг буйны төлөө болохоор нэг хатуу үйлхээр одоо нэг хараалж адгаас ихээр ирдэг болов савдаг энэ дээр харагддаг. Тиймэрхүү зан үйлүүдийн дээр хийгддэг. За бас нэгнээс гадна шав босох зан үйл. Иймэрхүү үйлүүд хийгддэг те. Ер нь уулын савдаг гэж яг юуг хэлдэг юм бэ? Ямар тохиолдолд одоо савдаг нь яг улаачийн бие дээр ордог юм бэ? За уулын савдаг гэдэг маань савдаг эзэн гэдэг маань яг энэ хангаа усны одоо эзэн гэж явдаг нь уул овоо эзэн одоо эзэн гэж байдаг. Энэ савдгийг яг биендээ оруулна гэдэг маань яг онгоц сахиусаа буулгаад залгуулуудаад яг онгодын хүчээр ч юм уу онгодын аргадалтаар тэгээ савдаг усыг аргадаж биендээ оруулж ирдэг. За тэр биендээ оруулж ирэх маань савдаг маань яг энэ уул усыг яаж дахин сэргээх үү? Яавал одоо энэ ганцуудыг нэг хур бороор ихтэй ганц удгүй байлах уу? Энэ талаас нь яг савдгаа буулгаж савдгаа аргадаж асуу сурж яасаа савдгийнхаа болон дээр онгодуудынхаа зан үйлээр хийсэн загсан үйлээр энэ уул усаа аргаж тагдаг. Сонирхолж хэлвэл бас өмнө нь ирж байхдаа энэ уулын савдгийг өөрийнхөө бие дээр оруулж буулгаж исэн баг. Тэр үед ер нь яг ямар байсан юм бэ? Бусд нь одоо бусд хамт байгаа хүмүүс болоо одоо төвшөөчийн жишээлбэл яг яаж хүлээж авч исэн бэ? Анхандаа энийг би одоо 3 жилийн өмнө анх би энэ савдаг эзнийг биендээ оруулж иржсэн. Энэ хангагийн савдаг эзэн болохоор тийм эмэгтэй тийм савдаг байдаг. Тэрийг яг биендээ оруулаад хоргоын бариад, цайс өгийн бариад, махшуусаа бариад ингэж гаргаж ирсэн. Тэр 3 жилээс хойш тэгээд одоо жил болгон оруулж ирдэг. Асууж сурж амтэн хүний зоолголдоо яг уул усны дахиж талаар яг бас тэр үүлийн талаар асууж сурдаг. Тэгэхээр тэр савдаг одоо өөрөө чинь биед орохоос гадна хэрвээ одоо зарим тохиолдолд магадгүй шавнырын чинь бие рүү бас орох боломжтой гэсэн үг үү? За би энэ савдгийг өөрийнхөө биен дээр их оруулдаг. Шавныраа биенд нэг оруулж үзээгүй. Яг энэ савдгийг эхэлж би энэ газар тахлах цайлах гэж ирэхдээ эхэлж өөрөө ихэж бөөлж онгон шүтэнэ залуулж орж ирдэг. Яг тэр нь ямар учиртай юм гэхээр энэ газар шороогоо аргадаж муу юм байвал тэр усыг минь өөрөө буу сууж хөөж явуулдаг. Энэ газар хүлээж авлаа болсон гэсэн цагт нь шавныраа бөөлүүлдэг. Онгон сахиуч нь оруулж ирдэг. За нотог усаа тойроо зөвшөөрөл усаа аваад тайс өгөө өргөж гуйж туугаад тэрнийхаа дараа бөөлөнө эхэлдэг те. Өнөөдрийн хувьд уулын савдгийг та өөрийнхөө бие дээр оруулах боломжтой юу? За би одоо бол өөрийнхөө онгон сахиуснаас асууж сураад яг оруулъя гэж бодсон. За өнөөдөр яг энэ галын бөөлөн дээр байна уу? Эсвэл өөр онгон тэнгэр бууж байгаа үед амьтан хүний үүлэн дээр байна уу? Оруулж ирэх байхаа. Ямар айлууд галаа хөвчлэн тахиулж байна? Юу тохиолдсон айлууд галаа тахиулах хэрэгтэй байт юм бэ? Айлууд жишээлбэл одоо манайх галаа тахиулах болсон юм байна гэж мдээгүй айлууд зөндөл байгаа байх л та тийм. Тэгээ энэ гал дахин гэдэг маань яг галын сахиул сэвтгч юм уу? Айл одоо хүмүүс гал оонтой хог новш одоо улаан цус 9 жорын гал гондонд хийдэг. Тэрнээс бол нэг галын сахиул аюулцах гэж байдаг. Энэ галаа дахин гэдэг маань яг хүний гарцны үдийг хааж олсны үдийг нээгэж дааллах буян хураалж авах гэж гал голомтыг тагдаг. Одоо энэ үеэр яг ямар үйл хийгдэх үү? Юу бэлдэх хэрэгтэй байт юм бол айлууд? За энэ дээр яг
айлууд гал дахлахны өргөл нь болохоор өвчөө, богино авирга, дөрөв өндөр сүүл, тавиад арц ганг, шар тас ийм хиймүүд галд өргөждөг. Энэ галын өргөл нь болохоор тэр галын сахиусыг дуудаж оруулж ирээ галаа байсарж байгаа гэсэн галынхаа онго галын бурхан шүтэнүүдтэй барьж байгаа нэг өргөл мэн. Одоо энэ байр орон сууцнд амьдарч байгаа айлууд ер нь яаж галаа тахиулдаг юм бэ? Тэгээ гэртээ аваачиж байгаа айлууд бол яг өөрийнхөө одоо юу гэдэг 100 пишэндээ галаа тахиулж чинь тэгээ орон сууцны айлууд яа жишээлбэл энэ одоо түүдгэн дээр гал тахиж байгаа нь ямар учиртай? За энэ орон сууцны айлуудыг гал дахин гэхээр яг одоо шинэ гадаагаар орон сууцны айл нь гал дахиад яг одоо нэг балкон ч юм уу балкон дээр нь ч юм уу юм тулга усаар домонж тэгж гал дахиж галын сахиус болж оруулж ирдэг. За одоо ингээд галаас аваад ихний ээлжиндээ одоо өөрөө ч ямар үйлүүд хийх вэ? Тэнгэрээ шүтэнэ буулгацсан байж аваад дахидаг юм болов уу эсвэл за би одоо өөрөө шүтэнэ болох улаачийн биеэр галын сахиустай удаж оруулж иж тэнгэр сахиустайгаа холбогдож галыгаа даглагыг хийдэг. Тэгээ одоо энэ гал маань одоо асаагаад одоо эхэлж байна. Энээсээ гадна галын даглагнаа замнаа одоо өөрийн онгож шүтэн галын сахиус, галын тарин дуудлага, шившлэг бүхмөө одоо хийж эхэлнэ. Одоо энэ гал тахилганд таны хоёр шавчин бас хоёулаа оролцох уу? Таны одоо баруун зүгнтэй суух бах гэж бодож байна. Тий, одоо манай хоёр шав цугаа энд ирсэн байгаа. Одоо цугаа оролцсон. Галын тарин сахиусны цугаа оролцож галын дуудлага бас цуг хийх баха. За татагндраад одоо халаа тагшаа одоо бөөлөө одоо эхлэх үү те? За одоо энэ гал дээр онгоц шүтэнүүдээ одоо дуудаж оруулж ирэн дээ. Одоо хоёр шавчин тантай хамт буух уу эсвэл таны дараа яа гэм үү зэрэг ингэж орж ирэх. За би одоо өөрөө эхэлж буугаа. Одоо энэ бөөлгөөс өмнө одоо энэ газраа сайн зөвшөөрөл авах гэж зан үлийг би одоо хийн. Таны дараа бөөлөө эхэлсэн дээ. Тэгээ би нэг бөөлөө сахиус гарсны дараа энэ сахиусны эхэлж загсны дагуу энэ хоёр шавыг бүүлж эхэлнэ. Иймэрхүү зан үйлдэл хийгнэ. За одоо яг газраасаа зөвшөөрлөө. За үзэгчдээ тэгэхээр та бүхэн бас харж байгаа болов уу гэж бодож байна. Гал тахих ёслол болж байна. Энэ одоо эрийн буюу одоо энэ зайрангийн маань өөрийнх нь бэлдэж босгосон 8 жилийн өмнөөс бэлдэж босгосон хотог дээр нь ирж гал тахих ёслыг хийж байна. Бид нар яг бас ёс мэдгүй учраас нөө элдвийн бас бэлдэж ирсэн зөөл байхгүй. Гэхдээ бас эдрийн захиж хэлснээрээс гар хоосон байж болохгүй гэж хэлсэн учраас одоо гартаа бас нэг юм идэх юм барьсан байж байна. Энд бол хүмүүс гартаа төрөвч болон мөнгө барьдаг юм байна. Төрөвчээр одоо хурайлж галнаас одоо мөнгө дуудах маягаар бас ингэж хурайлдаг юм байна. За мөн одоо бас энэ зайрангийн маань хоёр шав энчээ хөрөлцөөрж хамт гал тахилцаж байгаа. Одоо үзэж та бүхэн бас сайн харж байгаа бас сайн хурайл гэдэл эндээс бас тийм заавар зөвлөгөөг өгч гин. Одоо энэ галдаа өргөх өвчөө, дээлийн өнгө зэргийг бас бэлдсэн байгааг үзэж та бүхэн харж байгаа хаа гэж бодож байна.
저거 가노라 슉. 호라 가노라 슉. 가노라 슉. 그래. 내가 우리 손으로 갖다 먹으려. 갖다 먹으죠. 가더라. 가더라. За одоо энэ ямар учиртай энийг одоо яг өөртөө ч аюултай. Энэ яг зүгээр галыгаан сахиус усыг баясгаж энэ үйлийг хийж байгаа. Галыгаан нэг галын хороо гаргаж байна гэсэн үг л дээ. Надад цаа өрөө. Өөртөө ч аюул хасалтай биш үү? Хам амарчин төлөгдөн гэж байна. За энэ гайгүй байна. Галын тарин шивчлэг хийчихээр тэгээ төлөх аюулаас зайлуу болчдөг. Аюул байна. Адонтаа үгүй. Бүр сайн асааж байгаа гэсэн үг. Яа төлтөр асаад. Үзэгч та бүхэн бас харж байгаа болов уу? Одоо ер маань одоо улаачийн биеэр байх та. Одоо энэ халуун гал амруугаа хийж үзүүлэх гэж байгаа. Тэгээ бас өмнө нь ийм харааг болохоор яг халуун цогтой хэсгээс нь далааж байгаа үлээж агаад цогтой болгоод зүгээрээ. Одоо энэ яг ямар учиртай ер нь яг гал дахих болгонд ийм юм байдаг юм уу эсвэл зүгээр Энэ яг гал дахих болгонд яг энэ байдгал зан үйл л дээ яг гэхдээ бөө болгоны үйл болгон адилгүй бөө болгоны хөөний үйлүүд нь болоо би энэ яг зүгээр галын хор авч байгаа галынхаа сахиус усыг баясгаж авах гал усаасаа би хор авахаас гадна галаасаа их хүч авч байгаа гэсэн үг л дээ энерги хүч өөртөө авч байгаа гэсэн үг. Ding
어디겐 고서들라다 공사왕 어디게 고서들라다 호라보라 허이리기네 어라다들라다 회사가 허이리기네 타타라다들라다 아브라잔다 어디게 고서들라다 За тэгээд одоо энэ хар авдраа гаргаж байгаа зан үйлээ одоо сайн галаанд хатчлаа тэгээд за бүгдээрээ тэгээд яасан ч хол цогцтой бүгдээрээ мэдлцгээгүй байх юм уу гэж мэдлцгээ гэж за бүгдээрээ тэгээд мэд сайн мэдлцгээ за бид нэдээ аваад аваа Итэ удаахан дээдс барьж байна одоо. Ингээд хэлээ. За тэгээд өрөөдөө даалтан цугаасаа хайр л да тэгээд муулаад. За одоо учир начиргаад ах юу аах одоо хүн болоо мөн одоо хангаа уулт тэтгэлгээ дайрч гисэн одоо хар авдраа нэг гарна гэдээсээ тий тэр уулууд нь бас дагаад ирчихсэн нэг. Тэгээд таны зан уулыг одоо тэгээд сурталчилах гэж ирж байгаа юм да. Шуудан зөө нөө. Мо толгоо марж байна. За. Ингээл болсон та талаан дахин сэргэлээ хүн болоо хангасан дайрч гисэн нэг. Авааны хаан гэсэн. Тагна хаваа шинжаах жаадаг орчин. Атдаг юунда босгала голомдараахан шигэж багана. Асааны хэрэгдээ. Харин тийм ээ галалаа хүн болоо юм тий. Хотог усандаа гаргаламтаа дахин сэргээж аваа усандаа цай сууныхаа дэжиг бүр цангаал хийхдээ аргадж байгаа цайсныхаа дэжиг өдөрөө өргөчлөө гэдэг хүн болоо сайхан байна. За таны тэгээ одоо та нэг зан үйл хийж өгөөч яг бас гадны нэг 2 3 хүн тань дээр ирсэн зорж ирсэн тэгээд асууж сурах зан үйл хийж өгөх. За тэнгэр гэж юу юм? Газар дэлхий гэж үү? За харин тэрийг тэгээ хийж өгдөө авмаар энэ тэрийг тэгээ сонсох гэж одоо тэгээ нуусаа зорж ирсэн юм аа. Яг гоо зам мөрийн зас төрсөн ихтэй баярлж явдаг да. Хүний мөр бодит цуврал нэвтрүүлгийн энэ удаагийн зочноор одоо ир хэмээх зарим оролцож байгааг үзэгч та бүхэн сайн мэдэж байгаа хаа гэж бодож байна. Тэгэхээр намрын дунд сарын бэлэгт сайн энэ өдөр богд уулынхаа ингэрт за хатан дуулынхаа хөвөөнд Монголын бөөгийн нэгдсэн. Тэгээ аягийн хэрэгсэнд юм уу тэр хийсний модыг бас хийхдээ бас аягийн хэрэгсэнд газраас модыг авч